За сайн байцгаана бүгдний өдрийн мэндийг хүргье. За манай 3 дахь подкаст хилцүүлэг маань. За дараагийн Gen-Z үеийн төлөөл. Gen Alpha үеийн төлөөл. За одоо манай авцралтай холбооны аль дүүргээс бол одоо юу вэ? Ер нь хэдүүлээ сайхан чөлөөтэй. Өөрөөс тэгээ сайхан танилцуулаад явж идэх. Чингэлтэй дөрөөс өндөр дэе авцралын захирал Цэнлог. Сүхбаатар дүүргээс Сүлд авцралын менежер Мөнх Тогоо. За энэ хүү подкаст урьж оролцуулж байгаа хоёр найзтай бас маш их баярлалаа. За тэгээд авч сургуулийн төвийн удирдах зөвлөлд нэр дэвшиж байгаа өрсөлдөгч нартай амжилт хүсье. Намайг Лавгсруу хөвгт Эрдэнэ очир гэдэг. Би Баянгол дүүргийн авч сургуулиудын салбар зөвлөлийн дарга Баянгол дүүргээс нэр дэвшиж байгаа Эрдэнэ очир гэж юм байна. Бүгдэнд энэ өдрийн мэнд. За Сүхбаатар дүүрэг зохицуулмын авч сургуулийн захирал Батөрийн Гаавыг байна. За амар төвшнгөл таньж байгаа. Өмнөх подкастн дээр л явцаа, оршил явцаа. Одоо яг өөрөөсөө сая танилцуулсан чи аюу гой өнгөөс харж штэ. Тэгээ ингээд сууч нэр юу юм шүү дээ. Хоёлч дандаа дарга нартай сууж байгаа юм биш. Ихийн лаг байх чаа. Дарга мөн билүүчлөө. Дарга мөн юм уу? За тэнд одоо нарийн бичгийн дарга маань байж, Баянголын дарга маань байж, Сүхбаатарын дарга маань байж. Баянсрын хоёр нөө гэж. За юуны өмнө бид тэр энэ хүү подкаст хэлцүүлгэнд саналыг мань хүлээж байгаа. Дээрээс нь та бүхэндээ баярлалаа. За хэд хэдэн 2 3 дугаар подкаст хийлээ. Хин хэнийг дуудах уу яах уу гэд бас бодсон. Ерөнхийдөө нөгөө за шууд хэлэхэд нөгөө оны үеийн мундаг шилдэгүүдийг бас дуудах гэж хичээсэн. Гэхдээ нөгөө цаг хугацаа бага байгаа учраас аль болох нэр дэвшиж байгаа хүмүүсээ илүү төлхөө дуудаад залуугийн төлөөллүүд бас ингээд дуудсан байнамаа. Тэрнээс би өмнөх подкастууд дээр хэлсэн одоо мундаг залуучууд өмнө бас одоо яг нэр дэвшээгүй хүмүүс бас байгаа даа шүү дээ. Олон жил үйл ажиллагаанд орчлого явуулсан хүмүүсийг бол урьж амжаагүй. Яг энэ подкастыг ер нь холбооны хорлын дараач гэсэн үе нэг улиралд нэг ч юм аюу гой часисэн байлаа гэж явуулъя гэж бодож байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг бас урьж оролцуулнаа. За өнөөдрийн бид эдийн хилцэг сэдв юу вэ гэх юм бол за мэдээж яалтч байхгүй энэ подкастын маань зорилго өөр санаа ихлүүлсэн санаачлал нь өөр юм. Яалтч байхгүй нөгөө сонгуулийн их хурл болох гэж байгаатай холбогдуулж за энэ ажлыг хийсэн. За тэгэхээр мэдээж бид сонгуулийн тухай ярилцах шаардлага өөр юу бол байхгүй. Тэгэхээр энэ дээр бид яг залуучууд хүмүүс сонгуульд яаж оролцож байгаа юм? Энэ сонгуул ер нь бид нарт яг ямар үр дүнтэй юм бэ? Энэ бол нөгөө уламжлалт болсон асуулттай. Гэхдээ хувь хүний байр суурь бас өөр шүү дээ. За залуучууд яаж оролцох ёстой юм? Ер нь одоо өмнөх удирдах зөвлөл одоо мэдээж болдмог даргасан өмнөөс хэлж ирсэн. Бид нэг фундамент зутгасан. Тэгэхээр одоо энийг цаашаа нөгөө шилэн барилга болгох юм уу? Барилгаа та хэд өөрсдөө бариа гэдэг. За тэгэхээр яг энэ дээр холбоотой бидний итвэх оролцоо ямар байх хэвээр яг одоо энэ сонгуулаас бас эхлэхэн зөв ялангуяа нэг залуучуудаа уриалсан гоё уриалгыг зэнлэг хэлж. Энэ сонгуул бол миний яг бодож байгаа бодлоо бол энэ залуучуудыг төлхөө оролцоолох гэж бодож байгаа. Одоо шинэ залуу үеэ гаргаж ирээ. Тийм үү? Гөгсчүүл нь бол яг байдгаараа байгаад зөвлөгөө өгөөд залуучуудаа дэмжиж өшөө илүү энэ холбоог өргөжүүлэн дэлхийн тулд бодож явдаг шүү. Тэгэхээр яг тусдаа яг холбоонд өрсөлдөж байгаа хувь хүмүүч бай, захирлууч бай бүгд л холбоогоо дэмжиж одоо нэгэн цөөрийн тавиад өгсөн юм чинь дээшээ барилгыг яаж өрхөө өөрсдөө шийдээ гэж хуучин дарга хэлээд нь шүү дээ. Тийм учраас энэ залуучуудыг төлхөө оролцуулъя гэж бодож байгаа. За манай 3 сурал подкастын хамгийн одоо яг одоо бол ихний бүгд сүүлийн оролцогч ганц эмэгтэй гişүүн маань байна. Ямар ч байсан ялж одоо шигтгээ нэмж өгсөнд баярлалаа. За таны бодол. За минийхаар бол ер нь бол холбоо 2020 оны 5 сард байгуулагдсан шүү дээ. Тэгээ тэр холбоо байгуулагдсанаас хойш удирдах зөвлөлийн нарийн бичгээр болмог дараагийн нарийн бичгээр миний бие ажилласан байгаа. Тэгээд залуучуудаа юу гэж хэлэх вэ гэхээр ер нь альва одоо сайнч бай мууч бүх ажил одоо холбооноос зохион байгуулж байгаа. За тэгээд өөр одоо төрийн байгууллага юу байдгийг бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод ялангуяа энэ сонгуулийнхаа
их хурал 2026 гэсэн их хуралдаа идэвхтэй оролцвол бидний цаашдаа явах тэгээ бидний цаашаа юу хийж чадах, юу хийх вэ гэдгийг ер нь залуучууд л хэлж өгнө угаасаа. Тэгэхээр ингээд чадлаараа итгэх зүтгэлтэй оролцоод санаачлахтай, сэтгэлтэй байгаарай л гэж хэлнэ. За манай мөнгөтойгоо нарийн бичиг дарга. За мөнгөтойгоо маань өстө барны түүх өгүүлэх байхаа тий. Одоо яг үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлээл тэгээд надад бас нэг юм аюух сонирхолттой байдгийг. Одоо шууд асуучих. Анхнаас нь эхлээл нарийн бичиг юугаар ингээд явж ирстэй. Тэгэхээр яг энэ салбар зөвлөлийн Тэгсэн 2019 оны 11 сарын 14-нд нөгөө нэг их хурал байгуулагдаад одоо 19 гишүүнтэйгээр одоо Монголын авч сургууль байгууллагын нэгдсэн холбоо гэж гарч ирээд тэгээ удирдах зөвлөлийн 19 гишүүнтэй байсан. Тэгээд тухайн үед нөгөө үйл ажиллагаанд нь оролцож явж байгаад тэгээд гишүүн биш мөртлөө удирдах зөвлөлийн нарийн бичгээр болсон. Яг дарга бол биш шүү. Зүгээр нарийн бичиг шүү. тийм байна. Тий. Нэг арт цугаа. За тэгэхээр ингэж бодоо. Нөгөө жаргал зовлон гэдэг юм ихтэй амар их үүдсэн баха. Одоо бид ингэж байна холбооны үйл ажиллагааг бол юмсан харж байгаа. За тэгээд хийж байгаа үйл ажиллагаануудыг бол ерөнхийдөө мэдж байгаа, адралж байгаа. За дээрэс нь нөгөө нийтэд хамрах бас нөгөө ялангуяа нөгөө сая спорт өдрөлөг боллоо шүү дээ. Спорт өдрөлөг боллоо бас бид ив нэгдэлгээл ингээд явдаг шүү. Тэгээ ер нь бүхий л юм нөгөө мөөж яг гүйжидэг байхгүй. Мөөж нөгөө бүтнээрээ дуудсан сонголт ажил гэсэн. Тэг мөнгөтэйгоо яг гүйжидэг байхгүй. Тэгэл тэр чин юм аливаа юмыг зохион байгуулна гэдэг чинь өөрөө наантай, цаантай, асар хэцүү. Ер нь зохион байгуулж үзсэн хүний үед ялангуяа сайн нөгөө шинэ жилийг бас зохион байгууллаа шүү дээ. Тэгэхэд бас л мэдэрж байгаа юм шиг. Тэгээд яадаг үлээ. Эндээс би нэг юм асуух гэдэг. Яг нөгөө залуучуудын сая бид нар хэлдэг шүү дээ. Залуучуудын өнгө аяс гэдэг нөгөө оролцоо яг өөрөө чинь зохион байгуулж байгаа юм дэр залуучуудын оролцоо хэр байсан бэ? Сүүлийн 1-2 жил бол залуучуудын оролцоо маш ингээд шал гоё орж ирсэн. Яг эхэлж нэгдэж явах холбоо нэгдэл нөгөө салбар зөвлөлийн дарга маргаа сонгоолоод ингээл 21 аймаг Улаанбаатар хотын 9 дүүрэг гэл 9 хүмүүс хариуцуулаад өгч байгаа шүү дээ. Тэгсэн чиг яг бүртэн нэг бүрчлэн одоо жишээ нь завхны тэр сургууль гингүүд завхны одоо 9-10 сургуулийг би сургуулиудын бүгднийг мэддэг мөртлөө захирлынхын нэрийг хинэж мэдэхгүй. Сургуулийн нэрээр л мэдээд идэг. Тэгэхээр сүүлийн жилүүдэд залуучуудын оролцоо бол сайн болсон. Тэгээс өмнө нь бол муу байсоо. Тэгэхээр яг л нэг жаргал зовлон бүгдийг л мэдчихэж шүү дээ. За манай хин болмог дарга ярихтаа тэгжсэн. Одоо яг энэ залуучууд ажил бол цалингүй ажиллаа тий. Гэхдээ би бас гайхаад байгаа ч байхдаа одоо ингэ харж байгаа залуучуудын оролцоос нэмэгдээд байгаа. Тэгсэн юм цалингүй ажил бид чи ингэ дурлаад ороод шүү дээ. Энд дэр нөгөө нэг гагцгүй нэг л юм яг тодтоод омлт нөгөө сэтгэл гэдэг зүйл бас байх хэрэгтэй гэх тий. Тэр би яг дараагийн асуултыг шийдвэрлэхдээ одоо очролдоо хэлэх гэдэг нь нөгөө сэтгэлтэй мундаг залуучуудын бас төлөөлөл واخхой маань энэ залуучаар ерөнхийдөө хувь хүний би бас мэдхийн хувьд тэгэхээр ялангуяа одоо энэ залуучуудыг манлайлж оролцоод ингээд яхад сая подкастт бас өөрлөсөн шалтгаан ч тэр ерөнхийдөө залуучуудын төлөөлөл болгоод сая Баянголдоор сая сонгогдоод арга болж байгаа гэсэн тий. За одоо ингэхдээ залуучуудын байр суурь ямар байна төлөөлөл болоод ингээд залуучуудын өмнөөс нэг базаад нэг гоё хүлээж. За тэгэхээр миний бодлоор удирдах зөвлөлийн дарга нартаа энэ хүү салбарт хоёрынтой сэтгэл зүрхээ зориулж яваа ах эгч нартаа маш их баярлалаа. Тэгээ цаашдаа энэ залуучуудыг бид нарыг бас их айгүй их дэмжиж байгаа. Ер нь залуучууд гарч ирээд энэ хүү салбарыг цааш нь одоо тэр хундам зутгсан гэдэг байгаа тэр зүйлийг цааш нь гоё аваад яваасаа гэж тэгж байгаа. Энэ зорилгыг энэ залуучууд маань бас биелүүлэх бах гэж найдаж байгаа. Тэр найдлагын ч гэсэн бас бид нэр өсөрдүүлэхгүй цааш нь энэ хүү салбарыг сайхан авч явах тийм бодолтой сэтгэл зүрэхтэй одоо нэгэнт энэ хүү салбарт гарч одоо ингэж удирдах зүйлд гарнаа гэж нэр дэвшиж байгаа. Гараад цаашаагаа ажиллах энэ юугаа бүгдээ нийлээд сэтгэл зүрэхтэй ажиллахыг л ерөнхийдөө бодож байна. За Сүхбаатар дүүргийн салбар зөвлөлийн дарга гэдэг хуваар мэднэ. Хувь хүнийг бол айхтар бүр амар дотн танилцаагүй битүүлж юм бас. Гэхдээ ерөнхийдөө миний хувьд бас үлгэрлж явдаг хүн баггүй. За Сүхбаатар дүүргийн дарга гэдгээр нь мэднэ. Юунда одоо бид нар ч нөгөө ковид мандат гэдэг ярьдаа штэ. Танай дүүргээс хідэн нэр дэвшигч байна.
За хідэн код гарахаар байна. За дээрээс нь бүр онцолж хэлгээд асуухад тий. Хэрвээ одоо бид нар ч нөгөө ялгаа авахгүй сонгуулийн тухай ярьж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нэг хувь хүний нэг үзэл бодол үүдэг шүү дээ. Ялангуяа би нэг хоёроос асуумаар байна. Хэрвээ сонгогдоод гараад ирвэл жишээлбэл чинь санаачлага залуу хүний хувьд тий. Бүр илүү ирж хүчиг гоё ингэ илэрхийлсэн санаачлага юу байна? Хідэн кодтай. За миний хувьд бол энэ холбоог одоо шинжлэн одоо 19 оноос байгуулагдсан цагаас эхлээд Сүхбаатар дүүргийн одоо 40 сургуулийн одоо салбар зөвлөлийн дараагаар тухайд сонгогдоод өнөөдөр хүртэл ажиллаж байна. Тэгэхээр ерөөсөө яг энэ холбооныхоо ерөөсөө бүхий л ажил сайн муу болсон бүтсэн за цаашид хийх хэрэгжүүлэх гэж байгаа ажил тий энэ бүгдийг бол мэднэ. Яг одоо жинхэнэ одоо галан шугам дээр гэдэг шиг энд одоо ажиллаж байгаа хүний хувьд бол залуу хүний хувьд бол санц идсэн энд бол ажлууд байгаа. За яг энэ дүүргийн дарга хийж явах хугацаанд одоо энэ ч бас анх шинээр байгуулагдж байгаа холбоо шүү дээ. Бүх юм шинэ. Одоо юу ямар үйл ажиллагаа явуулах вэ, яах вэ гэдээ бид нар бас ярилцаад. За миний хувьд өөрөө одоо энэ санаачилж энэ спортын 5 төрөл тэмцээнийг хамгийн одоо санаачилж хийж ялаа. Одоо энэ жил одоо 4 дахь жилийн зохион 5 дахь жилийн зохион байгуулагдаад ингээд амжилттай явж байгаа. Ийм арга хэмжээ болсон. Одоо бол нийт бүх одоо гишүүнчлэг хамарсан ийм үйл ажиллагаа болоод явж байна. За тэгээд бол энэ их хурл гэд одоо болж байгаа энэ зүйл маань өөрөө ямар нэгэн зүйлд бол байнгын одоо шинжилэлт, өөрчлөлт ийм зүйл бол байнга явагдаж явах хэрэгтэй. Тэгжээж энэ маань цаашд хөгжинэ. Үнэхээр одоо ажил хийж чадчихсан бол буцаал тэндээ ингээ үргэлжлээд тэр үйл ажиллагаа нь үргэлжлээд явна. Одоо үнэхээр одоо бас дутагдaltaй зүйл байвал тэр нь одоо шинжлэгдээд ингээ явдаг нь бол хууль. За тийм болохоор ирэх одоо жилүүдэд хийх одоо ажлын одоо гол зүйл санаанууд нь бол энэ нэр дэвшиж байгаа энэ улсуудаас одоо бүгдээрээс нь гарч байна тийм. Одоо ийм ашиглаж боломжтой одоо тэр вебсайт ч гэдэг юм уу тийм ийм зүйлүүд мөн одоо ард түмний дунд ч гэдэг юм уу соёныг гэрүүлэх ийм ажлууд одоо бас бид нар одоо магадгүй дутуу үлдээсэн ч юм уу дараа хийгээд үлдээсэн ийм зүйлүүд байж болно. Тэгээд тэрнийг үндэслээд одоо тэр гол зүйлүүдэд барьж аваад одоо ингээд цаашд бол ажиллах байх. За тэгээд Сүхбаатар дүүргийн хувьд бол одоо 40 сургуультай. За 30 одоо мандат одоо цогсон тохиолдолд бол 3 квоттой ийм одоо байгаа. Тэгээд хүмүүс одоо хийж хэрэгжүүлж байгаа ажил цаашд хийж хэрэгжүүлэх ажлын одоо бас унж дүгнээд хүмүүсээс 3 квотондоос санал авах гэж бодож байна. За Сүхбаатар дүүргийн хувьд бас л чанга зоо таарсан шүү дээ. Чанга тойрог шүү гэдэг. Энэ дэшрэнд хэлэхэд гэхгүй. Одоо та ярьж өрсөлдөгч юм биш үү те? Өрсөлдөгч тийм байна. За дахиад нэг асуулт асуухад. За улс төрийн хувьд гүнзгий асуулт. Тийм. За хиний Сүхбагийн сая хэлсэн Хүйгийн сая хэлсэн дээр юу юм шүү. Спортын 5 төрөл тэмцээн санаачлаа зохион байгуулсан гэж те. Тэгээ энэ бол бас үнэхээр нөгөө яалч жоохгүй ив нэгдэл байх хэвээр ив нэгдэл те. Ив нэгдлийг илэрхийлэл. Сайн нөгөө Эрдэнэтэд амар юм болсон те. Ер нь бол жил их тус бол энэ ингээд ач холбогдол өгөөд улам өргөжөөд улам гоё болол байж байгаа тийм. Анх бид нар хотод хийж ялаа, дараа нь Багнуурт хийж ялаа, Сэлэнгэд хийж ялаа. Энэ жил Эрдэнэт хотод хийлээ. Одоо дараа жил хөвсгөлд тийм. Тэгээ ер нь бол тэгээ цааш бас энийг бас илүү одоо ингэж өргөжөөсэй, бүх одоо 21 аймаг бүгдээрээ оролцоосай тийм. Бүр энийг илүү гоё болоосай л гэж дотроос бодож байгаа юм нэг л та. Энэ жилээс спортын арга хэмжээний залуучтай аягүй байсан. Өмнөх жилүүдээр бодвол тийм үү те. Тэр эндээс бас оролцоо юу харагдаж байна те. Хөвсгөлийн ангаас гэхэд 20 он ирсэн. Тэгээ хөвсгөлийн юм бол үнэхээр хөрхөн тэгсэн те. Бид ч манайх ч бас нөгөө баян зүрхээс амар хөвтөлж зохион байгуулалт орж ирсэн. Тэгэхээр чинь хүн хүсвэл те бусдад тэр болохгүйгээр яаж тэнэгтэж болдгийг одоо үзүүлсэн хүний тод жишээ байж гин. Модонбор Баяуулгийн аймгаас зориод ирсэн байсан тийм. Модонбор Баяуулгийн Баяуулгаас
арга хэмжээнүүдэд шинэ жилийн арга хэмжээнд ч гэсэн баяр үргэлж жил болгон ирж оролцдог шүү. Тийм тий баян үеийн нөгөө хин ах лээ. Ватгах тий одоо энэ дайлан дийлгээд ватгахаас гоё шүү та. Тийм сая шинэ жил дээр бас тэгжсэн тий хамгийн холоос тий иржсэн. Энэ жил бол 1646 км-с зөөр ирсэн байсан. Тэгэхээр яг эндээс бид бас ингээ харахад дараа оролцоо гэдэг чи өөрөө яг мэдээж одоо залуучууд гэдэг дээр толгуурлаад фокуслаад явж ин тий оролцоо гэдэг бол сэтгэл юм а гэдгийг л ватгах харуулж байгаа байхгүй тий. За хавгахын хувьд за мик оноо. За өөр сах юу байна. За танах чинь юу дүрэг те? Чингэлтэй дүрэг. За чингэлтэй дүрэг хідэн хүн нэр дэвшин хідэн ковоттой байна. Чингэлтэйгээс одоо яг үндсэн 21 сургууль байгаа. 21 сургуулиас яг нэр дэвшиж байгаа 4 хүн баг. За өндөр даяар авч сургуулиас би дэвшиж байна. Намган санчир авч сургуулиас Отхон жаргал дэвшиж байна. Сибэр авч сургуулиас Ууган бат дэвшиж байна. Атмас Ахмед ингээд 4 юу нэр дэвшиж өрсөлдөж байна да. За бид хэдийн нөгөө хамгийн ихний юун дээр нөгөө болбог дарга маань танилцуулга яваад. За нэг дүүрэг хідэн ковоттой 15 тутамдаа нэг ингэнэ гэдэг мэдээлүүдээ бол хэд өгсөн баггүй. Одоо хөргөж байгаа. За тэгэнгүүт ковотон дээр би нэг сонирч байхад ийм асуусан. Одоо та хэдээс дахиад нэг асуулт. Жишээлбэл одоо нэг дүүрэг хідэн ковоттой гэж явж нөгөө энэ дүүрэг нөгөө оролцоо итгэх байгаад шүү дээ тий. Тэгжээж нөгөө ковот нь лимитлэгдээд шүү дээ тий. Хамгийн дээд нь 3 байх хэрэгтэй байна. За тэгэнгүүт жишээлбэл нэг дүүрэг за 3 лимиттэй авчлаа. Лимитээ аваад одоо юу гэдэг бүгд хамрагдаад сайхан идэвхтэй мандатаар. Тийм 40 мандатаар 3 жишээлбэл гараад ирлээ. За нэг дүүрэг нь бүр ингээд итг оролцоо байхгүй л да. Жишээ авч байгаа шүү. За нэг дүүрэг итг оролцоо байхгүй жаа ганцхан мандат авчээ. За тэгэнгүүт нөгөө удирдах зөвлөлд нөгөө олон залууч ингээд гараад ирлээ шүү дээ. Тэгэнгүүт нөгөө удирдах зөвлөл маань өөрөө мэдээлэл өгд нөгөө дээшээ доош мэдээлэлээ дамжуулах гэсэн үүрэгтэй ч үт юм уу зохицуултуудаа хийгээ явчихна. Бодлого тодорхойлоо явчихна. Тэгэнгүүт нөгөө дүүргээс нэг дүүргээс 3 хүн гарсан, нэг дүүргээс 1 хүн гарсан. Дээр хэрвээ удирдах зөвлөлөөр гарахад энэ дүүргүүд төр ялгаа баг. Аль нэг талд нь давуу их олгодно гэж байгаа хаа. Одоо нөгөө олон хэзээ мандат авсан. тийм байхгүй шүү дээ. Тэнгүүд зүгээр миний л бодож байгаа. Яагаад жишээлбэл яг гурлуу бүгдээрээ ингэ хэрэг код гэх юм бол олныг авах гэж байгаа ч үгүй. Ийм давуу тал тийм юм бол байхгүй шүү дээ. Яг л удирдах зөвлөл гараад тэгэл бүгдээрээ сайхан нийт үйлчлдэг үйл ажиллагаа сайн дур үнсэн дээр болж байна шүү дээ. Халбааны дүрмэн дээрээ нөгөө 15-аас 29 хүн байна гэдэг дүрмтэй байхгүй юу? 15-аас 29. Тийм. Тэгээд сайн нөгөө шинжилж оруулж байгаа дээр 15-аас 29 гэж шүү. Би шүү тэр нь сая бодчихлаа. Тэрнээс биш яг Сүхбаатар дүүргээс 3 хүн гарч ирээд, Чингэлтэйгээс 3 хүн гарч ирээд тийм давуу их тийм байхгүй. Тэр тийм нэр дэвшсэн 19 Жан 21 Жан бүгдээрээ яг нэг эрхтэг штэ. Тийм штэ. Тэгэхээр яг зөвөр нөгөө ковотл би бодсон. Дүүргийн итг оролцоог л ковотор илэрхийлээд байна гэж харсан. Ер нь тийч дээ. Аливаа юмд оролцоо л байхгүй шүү. Тийм. Юу хоёрхан ковотыг одоо зарлаад байгаа шүү дээ тийм үү. Тэд нар 21 үлээ ороод ирэх юм бол тэр ковотыг бас нэмж болох уу яах вэ гэдгийг бас ярилцах хэрэгтэй байхгүй. Тэгтэл Сүхбаатар дүүрэг 40 сургуультай ч тийм үү. Тэрний оролцоо нь бас манай шиг 20 хэд болоод ирсэн мөглөө 4 ковоттой байх юм бол бас тэр хоёрын хооронд ялгаа яах вэ гэдгийг бодмоор юм байна. тэрийг ингэ гэсэн. Одоо жишээ нь Баян зүрх дээр 40 мандат гэж байгаа шүү дээ. 40 мандатанд 3 төвчж байгаа байхгүй. Тэгэнгүүт чинь Баян зүрхээс бид нар 25 ширхэг мандат 25 ширхэг авч сургуультай төлөөллөө оруулаа гэдэг үглээ шүү дээ. Тэгэх юм бол манайх автоматар 2 болж байна. 2 л. Доошогоо шууд ингээд унгаа гараад. 25-ыг оруулчаад манайхаас 3 төлөөлж сонгуульд үзнэ гэдэг тийм систем байхгүй гэж байгаа. Зөв. Харин тэрийг л бас ялгааг нь тодорхой хийхгүй болов тийм. Тэрэн дээр бол тийм хариулт авсан. За тэгээд 2019 оны 11 сарын 14-өөс хойшоо холбооны нарийн бичгийн даргын халдвар тушаалд бол байсан байна. Сэтгэл зүрхээрээ 6 жил гарсан хугацаа яв. 6 дахь жил рүүгээ орох гэж. Тэгээ 6 дахь Яг уу яг 19 оны 11 сарын 14 гэж байгаа боловч нөгөө Монголын хав сургууль байгууллагын нэгдсэн холбоо гэдгээ 20 оны 5 сар авсан байхгүй. Тэгэхээр тэрнээсээ хойш 20 оны 5 сараас хойшоо тооцоход одоо 6 дахь жил за рүү ингээд за нарийн ямар нэгэн төрийн бус болон байгууллагын нарийн бичгийн дарга хийж байгаа хүмүүс маш том нэг зовлон байдаг. Тэр зовлон бол
удирдлагыг гишүүдтэй холбох. За энэ жаргал зовлонгоо нэг хуваалцчих уу? Одоо нөгөө юу гэхгүй юу? За тэгэнгүүт удирдлага өөрөө нөгөө нэг 21 аймагаас салбар зөвлөлийн дарга гаргаад 9 дүүргээс салбар зөвлөлийн дарга гаргачингууд тэднэр лүүгээ ингэсэн байх гэдэг мэдээллүүдийг хүчгөх бас нэгдүгээр аягүй хэлбэр болчихж байгаа. Тэгмээд би сая сүүлийн 1 жил яг 21 аймаг харилцаж ажилласан сая нөгөө дагаагч орж ирсэн шүү дээ. Миний ажлыг хөнгөвчлөхөд хүрэх юм. Тэгээд бид хоёр ч хоёулаа дагаагч хотынхаа 9 дүүргийг аваад би орон нутгийнхаа 21 аймагтай харьцаад ажиллангууд аягүй амар болсон юм бол шүүж харьцаад байгаа. Тийм баг тийм. Тэгээд зовлон гэж хэлвэл мөнгө хураах айгүй хэцүү дээ. Тий, мөнгө л хураах айгүй хэцүү дээ. Тэгээд манайхаа ойлгох нь үстэй. Гонны саналаа хэдүүлээ даваад нэг хитэн цаас ураа. Даваад нэг бүх үйл ажиллагаа ямар нэг юм болно те. Тэгэл нөгөө холбооныхаа татварыг хураад уг нь татвараа л авч байгаа шүү дээ. Тэгэл мөнгө хураах л ер нь айгүй хэцүү. Тэгээд хүмүүстэй хүргэх. Гэхдээ яг нэг үеийг бодоход яг өмнө 20 оны 21 он тэгээ яаж их нөгөө 20 21 22 гэдэг ковид таарсан шүү дээ те. Тэгэхэд бид нэр бас л тэгэл бас холбоо байсан төлөөний бас хөрхөн ажлууд хийсэн шүү дээ тухайн үедээ. Тэгээд хамгийн анхны өнөө очих юм дээр сайн нэг эрдэнэт хэлцэж хамгийн анхны юм зохион байгуулах ажил байлаа. Тэн дээр бас айгүй сүрхий харагдадсан. Сүрхий бас ив нэгдэлтэй. Тэгээд оролцоо сайтай ингэж харагдадсан. Тэгээд санхүү мөнгө төгрөг хурах бас хэцүү юм шүү дээ. Үгүй ингэж байж хий байж гараа. Эхлээд хуучин даргаас нь яа сонсъё. Мужаас хэлж чинь тий ер нь одоо холбоо ер нь бол төрөмс байгууллага хоёр л үндсэн зүйл дээр одоо тогтож явдаг шүү дээ. Нэг нь бол тэн дээр одоо мөнгө байх хэрэгтэй тий. Тийм бол тэр хүмүүсийг нэгтгэж чадна. Нөгөөх нь бол сэтгэлээр нэгтгэдэг. Манай төрөмс одоо байгууллагын хувьд бол дан сэтгэлээр явж байгаа шүү дээ. Ер нь бол тийм гişүүдийн төлөө сэтгэлээр явж байгаа. Мөнгө байхгүй. Яг тэр одоо удирдах зөвлөл за одоо нарийн бичгийн одоо дээрээс өгсөн үүрэг даалгаврыг яг тэр гişүүдтэй одоо хэрэгжүүлдэг хүмүүс нь бид нар байхгүй. Одоо энэ ажлыг одоо 6 жил гарan нөгөө гişүүдийн дунд ингээ ороод явж ажиллаж байгаа хүний хувьд бол хүний жаргал зовлоныг бүгдийг мэдчихлээ. Яг тэгэхээр жанжны дүүрэг те хотын төвийн дүүрэг хамгийн олон сургуультай нөгөө олон одоо те оюутнууд гол байдаг нөгөө багшийн дээд те тэр бүх юу зүйлүүдийг хариуцдаг учраас энэ маань өөрөө бас нэлээд бас одоо хүнээс одоо юу гэдэг юм бэ чадвар шаардсан хүнтэй харилцаа шаардсан тий ийм одоо шалгуур нэлээд том шалгуур ийм ажил юм шиг санагдчихсан тий тоо. Одоо бол мэдээж би бүгдийг таньдаг тий бүгдэрийг нь одоо хин ямар хүн бэ гэдгийг мэднэ тий тэр захирлуудтайгаа бүгдэрийн таньдаг тэд нар маа ч гэсэн намайг ойлгодог. За дээрэс нь одоо ийм тэнцвэр уралдаан болох гэж байна гэд ингэж байгаа юм байна гэд тэр нөгөө мөнгө төгрөгийг бол асуудалгүй хураалгаад ингээд суртсан ямар нэгэн тэмцээн оролдоонд бүгдээ идэвхтэй оролцдог болцсон тий нэгсэндээ бол ингээд төвийн дүүрэг учраас бүх юм дээр ингээд маллаж оролцох хэрэгтэй гэсэн байр суурин дээр байгаад одоо суртсан одоо ийм баг тий мондөг. За ер нь бол одоо ингээд 2019 оноос хойшоо тий салбар зөвлөлийн дарга хийсэн цогц зэлмөн сургалтын төвийн захиралгаан хувийг маань бол заавал ер нь бол гоё сайхан болсон байна тий. Одоо бол бид нар бол нэгдэж чадсан, нийлүүлж чадсан гэдэг юм. За одоо манай шинэхэн дарга баян болдог тий. Анх сургалтын төвийн захирал Эрдэнэ Ачир маань одоо сая 2026 онд авсан уу? Тэгсэн. 2026 онд одоо салбар зөвлөлийн дарга болсон баян болдог гээ. За одоо энэ асуудал дээр мөнгө хураах асуудал. дүүрэг За мөнгө хураах асуудал амархан байсан уу? Тий. Яагаад тэгэхээр манай дүүрэг эв нэгдэлтэй байж чадсан. Саний энэ тэмцээн уралдаан дээр манай дүүрэг маш идэвхтэй оролцсон. Олон ч бүрэлдэхүүнтэй явсан. Маш сайн ч тэмцээндээ оролцсон. Бид нэр ер нь эрэхтэй маш сайн ер нь сэтгэл ханамжтай бүгдээрээ ирцгээсэн. Эв үе нэгтгэж чадсан. Ерөнхийдөө айгүй гоё дүүрэг болж чадж байгаа гэж бодож байгаа. Гişүүд нь сайн дураараа татвар. Сайн дураараа төлөвлөж яг байна. Байхгүй. Өнөөдөр
та бүхэн маань сайн дураараа бас энэ дээрээ суудсан ярьсан болж байгаад бас баярлалаа. Цаг зав гаргацтаад. Тий. Яг энийг нөгөө сэтгэлээр нэгтгээд мөнгө хураана гэдэг чинь яг ийм асуудал юм байна шүү дээ. Сэтгэлийн асуудал юм байна шүү дээ, тий. Тэгээд найз нэг хитэн цаас хэрэг болоод. Аа бас нэг сэтгэлээсээ дүүргээс. За. Манай логох дүүргийн за ямар асуудалд оролцоод мөнгө хураалтанд орж ийн үү яаж ийн? Мөнгө хураалтанд жил хамгийн дөрөв оролцсон шүү дээ. Дүүргийнхаа дарга туслан. Манай дүүргийн даргач өстө мундаг хүн шүү дээ. Бацсан гэж. Бүгдийг зангидаж чадчихин. Бид нар дэмжээд өгч чинь. Мөнгө хураалтаар бол манай дүүрэг шиг юм жилийн жилд үе үедээ ер нь коллектив сайтай дүүрэг ер нь хавархан биш дээ. Одоо сүүлийн үед л энэ залуучууд гарч ирээд аваа юуг нэгтгээд. Манай Чингэлтэй бол ер нь үе үед л ер нь коллектив сайтай. Бие бинийгээ дэмжээ явждаг. Манай дүүргийн дарга Бацсан гэлэгч их мундаг хүн. Тэгээ бид нар дэмжээд залуучууд бас сүүлийн сайн дэмжиж байгаа шүү дээ. Үнэ сая шиг Эрдэнэ сэлэнг явахад бид нар өөрсдөө дандаа дүүргээс атус гаргаад бөөнөрөө явчихдаг. Бүх зардлаа хуваагаад өөрсдөө. Тэгэл явчихдаг. Ер нь коллектив сайтай л да. Цэнгэлэгчтэй яг үнэхээр баярлалаа хэлмээр байна. Яг бүх юмны номер 1 яг Чингэлтэй дүүрэг цэнгэлэгч байдаг. Угаасаа тийм. Жилийн жилд одоо яг намайг авснаас хойш ер нь бүх юмд номер 1 байдаг шүү. Тэгэхээр та ундаг шүү. Баярлаа гэж хэлье. Өндөр даян авторгалтын төвийн захирал 5 гисэрэнд шилжүүлье. За та одоо энэ 2026 оны 06 сарын 27-ны өдөр болох Монголын авторгалтын төвүүдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн сонголт нэр дэвшиж байгаа. Нэр дэвшээд гараад ирэх юм бол номер 1-т хийх ажил чинь 5 жилийн хугацаанд би Монгол улсынхаа 400 гаруй авч сургуулиудад ийм л юмыг хийж өгье. Ийм бодлоо дагуулцгүй. За яг юм тулчаар ерөөсөө юм орж ирэхгүй юм биш үү? Үгүй ээ. За ямар ч гэсэн тэгэл нэр дэвшээд гараад ирэх юм бол өдөртөх зөвлөлийн гишүүнтэйгээ хамтарч нийлээд бүх бол санаа бүх улсуудаас л юм гарч ирнэ шүү дээ. Тэрийг нэгтгээд ямар ч зарчмаар яаж явах уу гэдгийг хамгийн зөв шийдэх байх. Миний тухайд бол ямар ч байсан энэ юугийн залгуулад авч явах юм бол одоо энэ дарга нарын ингээ босгоод өгсөн юмыг ямар ч нураах хугаар л явуулж бодож байна. Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж байгаа сүлд авч сургалтын төвийн менежер мөнх тогоогоос мөн яг саяны асуултыг тавтан асууя. Таны бодлоор юу вэ? Та сонгуульд нэр дэвшээд гараад ирэх юм бол юу хийх вэ? Номер 1 ажил чи юу вэ? 5 жилийн хугацаанд яаж ажиллах вэ? Ямар нэгэн төлөвлөгөө одоо нэр дэвшиж байгаа хүн болгон гаргасан байгаа өөртөө. Би энэ санааг оруулж ирнэ. Би энийг дэмжинэ. Одоо буруу зөвтөхгүй, тэ? Зөвийг буруутгахгүй гэсэн тийм байр суурин дээрээс та өөрийнхөө За яг тулгамдсан гэвэл одоо нэгдсэн санч гэж хэлэх юм уу тий. Одоо ингээд Сүхбаатар дүүргийн ч юм уу Баянгол за ингээд 21 аймаг 9 дүүргээрээ янгууд нэг тийм нэгдсэн бүртгэлийн системтэй болвол айгүй амар хин хинд нь багш нарын ч тэр тэд нар бид нар л хэрэгтэй юм байгаа шүү дээ. Багш нарын захирлуудын ч юм уу тийм бүртгэлийн систем байвал нэгдүгээр амар юм. Тэрэн тал дээр илүү нөгөө ажиллавал илүү зүгээр гэж бодож байгаа. Дараагийнх нь юм гэвэл 21 аймагуд орон нутгуудынхаа жолооны сургалтын байгууллагуудын эрх ашигыг илүү одоо тэд нар чинь Баян-Өлгийн аймагаас над руу холбогдоод Боломжит дарга руу холбогдоод энэ ингээд энэ төр тэгээд энэ гэдэг асуудлууд маш их яригддаг. Шалгалтын талаарч тэр жолооны курсуудын талаарч тэр тэгэхээр энэ тал дээр айгүй хурдан айл болох өөрийнхөө чадлаараа тийм гүүр болж өгөн гэх юм уу. Тэр тал дээр илүү ажиллах миний бодол ер нь тийм. Яг 21 аймагуудынхаа жаргал зовлон жаргал тэднийхээ эрх ашигыг илүү хамгаалах тал. Тэгээд дэлгүүр одоо энэ чинь авч сургалтын байгууллагууд 200 гаруй авч сургалтын байгууллага 21 аймаг 330-аад суманд байгаа. Энийг бол төлөөлөл болоод нийлээд нэгдээд тий орон нутгаас сонгогдсон төлөөлөгчдөө хошуулчлан манлайлаад ингэж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм. За дараагийнх нь асуултыг болохоор Баянгол дүүргийн анхаад авч сургалтаас нэр дэвшиж байгаа Эрдэнэ очроос мөн адилхан асууя. Та сонгогдвол юу их вэ? 5 жилийн хугацаанд ямар ажлыг илхүү төлхөө барьж авах вэ? За миний бодлоор бол удирдах зөвлөлд гарч ирж байгаа энэ хүмүүс ив нэгдэлтэй санаа бодол нь нэг чигт байх ёстой гэж бодож байна. Тэгжээж бид нэр одоо энэ авч сургуулиудынхаа эрх ашигыг хамгаална, явна, барина гэж байгаа тэрэн дээрээ санаа нэгтэй байж иж
ажиллах байх гэж бодож байна. Тэгээд одоо энэ авто сургуулиудад болж байгаа, болохгүй байгаа асуудлууд бас байгаа. Тэрнийг л одоо шийдэх тал дээр л ажиллана. За ив нэгдлийг баримтлана гэд. За ингээд подкаст оролцож байгаа 10 гаруй хүнээс бол ив нэгдлийг баримтлана гэд тантай яг адилхан санаа бодолтой байгаа. Энэ бол 58 хүнээс 10 гаруй хүн гэдэг бол 30-аад хувь нь бол энэ нэвтрүүлэгт ирээд оролцочлоо. Баян зүрх дүүргээс зохион байгуулж байгаа. Энэ 30-аад хувийн 25-аас дээш хувь нь бол ив нэгдэлтэй байцгаая. Монголын авто сургуулийн байгууллага гэдэг төрийн бус байгууллагыг төртөө шууд харьцдаг. Мөн тэнд байгаа гишүүнчнүүд нь хаач нүүр бардам сургалт үйлчлэгээ явуулдаг тийм байлгая. Ийм санаа бодолтой байна шүү. За дараагийнхаа асуултыг Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж байгаа Зогт Сэлмүн сургалтын төвийн захирал Ган Хуйгаасаа мөн адилхан асууя. Та 5 жилийн хугацаанд юу хийх вэ? За 5 жилийн хугацаанд бол ер нь яг миний яг бодож байгаа нэг хоёр л гол зүйл байна. За эхнийх нь бол нийгэмдэр одоо нийгмийн сошиал өрч өгдсөн энэ орчинд тийм ээ. Нийгмийн сошиал өгдсөн энэ одоо үед ерөөсөн соён гэрүүлэх үйл ажиллагааг л маш сайн явуулах хэрэгтэй. Авто сургууль гэж ийм байгууллага байдаг. Таны төлөө, таныг жолооч болгохын төлөө, таны хүүхдийг жолооч болгохын төлөө ийм зүйл хийдэг шүү гэдгийг нийгэм даяар нь зөв талаас нь ханиулах хэрэгтэй. Соён гэрүүлэх талын ийм мэдээллийг зөв талаас нь бол нийгэмд тэр чигээр нь хүргэх шаардлагатай. Энэ одоо соён гэрүүлэх талын үйл ажиллагааг бол ийм төрөнд явуулах шаардлагатай гэж би боддог. За хоёр дахь гол зүйл нь бэхээр мэргэжлийн үндэс. Жолооч гэдэг мэргэжлийн үндэс. За тэгээд одоо энэ яг жолооч болж байгаа хүн, жолоочийг бэлтгэж байгаа энэ мэргэжлийнхээ үнцнийг бас нийгэмд бас өргөх ёстой, өндөрт өргөх ёстой. Тэгэхээр энийг бол нийгэмд сурталчлан таниулах ийм үйл ажиллагааг бол энэ төрөнд явуулах шаардлагатай. За мэдээж одоо бас өдөртөх зөвлөлтөөр сонгогдоод гараад ирсэн тохиолдолд бол нөгөө бус хүмүүсийг санаал онол тэрийн дэмжих зүйлүүдийг дэмжиж харилцсан одоо тэн дээр нь хамтарч ажиллаад ингээд явхад бол бэлэн байгаа. За баярлалаа. За би одоо 3 дугаарын дурш алтан хамтрагч Баян зүрх дүүргийн гэрэлтэх зөв замын захирал Мегмар сүрэнгээс энэ асуултыг бол асуугаагүй. Хамгийн сүүлийн хатаар нэрээ дэлгэрэнгүй ухаж төнгөж асууя гэж бас бодоод 2 дугаар асуусан юм аа. За та сонгогдсон тохиолдолд 5 жилийн хугацаанд яаж ажиллах вэ? Юу хийх вэ? Ямар төлөвлөгөө байгаа вэ? За төгсгөлт нь юм те. За ерөнхийдөө тэгтээ чивтэрл яг л санаа нийлээд байгаа. Нийлээд байгаа зүйл нь юу вэ гэх юм бол нэг уран подкастын туршил ярьлаа шүү дээ те. Тэгээд дахиад ерөнхийдөө за бүр дэлгэрүүлээд ярих юм бол тэгтээ сайн инглээ миний миний санаа биш юм байна. Миний санаа биш юм. Нийтлэг нэг хид хідэн зүйлэл байгаад байна. Ерөөсөө залуучуудын нэгдээд байгаа яриад байгаа хүн болгоны подкастт орсон яриад байгаа зүйл бол нэгт хараа айгүй ив нэгдэл гэдэг үү. Нийтлэг хэрнээ айгүй их хэрэглэгдэж чинь өөр энэ үн цэнийг тодорхойлоод байгаа юм. Бид нар яг энэ үгний үн цэний дагуу байж чадах юм бол энэ салбар руу хөгжих юм аа. Тэгэхээр энийгээ дагаад дахиад дараагийн асуудал нь юу гэхээр нэг уялдаа холбоо гэдэг асуудал гард юм байна. Ерөнхийдөө нөгөө дүгнэлт хэлж байгаа шүү дээ. Базаад хэлэхэд уялдаа холбоо гэдэг зүйл байх хэрэгтэй байна. Энэ нь өөрөө төр төгөөч тэр гишүүнчтэйгээс тэр ингээд уялдаа холбоотой байх хэрэгтэй байна. За 3 дахь зүйл бол бид нарт нийгэмд нөгөө соён гэрэл ингээд байгаа хэлээд байгаа нь ерөөсөө яг нийтлэг яг бид эдийн гайраад байгаа санаа нь бол дархлаатай болох хэрэгтэй байна. Нөгөө өөрсдийн жолоочийн үн цэнийг бариад дархлаагаа бид нар яг сошиалоор дамжуулж хамгаалах хэрэгтэй байна гэдэг ийм дүгнэлтүүд л хөдөлгөөд. Яагаад гэвэл сошиал өөрөө маш өргөн сэдвэлтэй. Тэгээд тэнд сайнтай муутай байгаад байгаа. Тэгээд тэнд сошиалд юу болж байгаа бид нар бүгд мэдж байгаа. Сошиал зөвхөн манай дотоод асуудал биш, гадаад асуудал ч гэсэн байж байгаа тийм. Дотоод гадаад ийм байгаад байгаа учраас энэ сошиалд бид нар зөв хандахгүй болохгүй юм байна. Тийм учраас яг нөгөө ялангуяа миний хэлээд байгаа бол жижигхэн одоо дахиад хэлье. Зүгээр хэрвээ би яах юм бол энэ саналыг бол аягүйх гаргана. Жижигхэн минийч болтгоо агентлагтай болох хэрэгтэй байна. Нөгөө жижигхэн сэтгүүл зүүн болонтой болох хэрэгтэй байна. Холбоо маань өөрөө. Тэгээд яг энийг хүн хэлхээс нааш хийдэггүй гэдэг шиг яг хийж байгаа үйл ажиллагаагаа бусдад дандаа таниулж идэг. Айгүй гоё илгээд. Угаасаа бид нар чинь ийм үнцэнтэй ажил хийгээд байгаа хүмүүс шүү дээ. Ууг нь бол тий. Гэтэл нөгөө сөрөг хар мас бас яаж орж ирэх вүлээ? Юм ч нэг хоёр талтай байгаа учраас ийм дархлааг хамгаалах үүднээс юм хий гэж бодож байна. Хоёрдоод түрүүн би хэлсэн яг дотоод гадаад гэдэг ийм үндсэн дээрээс дотооддоо бол
одоо яг энэ подкастыг цуврал болгоод удирдалтаа ганцхан удаа хийж юмар юм байна. Дотооддоо энэ зөвхөн нөгөө бид нар яг галтгоонд буцалж байгаа хүмүүс л эндээ хийх ёстой юм байна. Тэндээ хэнийг вэ гэхээр яг бусдыгаа үлгэрлэн дөөрайлж байгаа. Энд нөгөө дарга цэрэг холбоо удирдах зүйл хамаагүй дараагийн удаад бусдыгаа үнэхээр үлгэрлэн дөөрайлж чадж байгаа. Үнэхээр үлгэр жишээ байж чадж байгаа. За тийм хүмүүстэй тухайн ангид нь очиж бүр подкаст юм байна. Яа тэр ангид огжуулдаг гоё те орчинтэй бусдаа нөгөө яг дотоод энэ арга хэмжээ байхгүй. Бусдаа танин мэдүүлэх үүднээс ийм үйл ажиллагаа зохион байгуул бас ихгүй юм. Тухайн ангид нь очиод танилцуулна. Энэ гэхдээ нөгөө гадагшаа маркетинг биш. Дотооддоо энэ сургууль ийм биш өгöd онцлох бас нэг юм хийж юмэр юм байна. Гадагшаа гэх юм бол нөгөө сурж байгаа хүмүүстэй сайн гэрүүлэх ажлуудаа цог хийгээ явчих юм. Тэрнээс дээшээ доош уялдаа холбоог бол бид бүхэн бүгдээрээ санаа нэгтэйгээр ямар ч асуудал байсан сэтгэл зүрэхтэйгээр хийх юм залуучууд цугласан байна гэж үзэж байгаа шүү. Тий. За энэ төрөд энэ хүү одоо урилгыг хүлээж авсан сэтгэл зүрэхтэй галтай цогтой залуучуудаа бүгд нь баярлалаа. Тэгээ одоо бид цаг бага байна. Тэгэхээр хамгийн сүүлийн яг одоо мөчийг та хэд зүгээр чөлөөт өгдөж идэг үү? За энэ өдрөнд тэгээд энд подкастт урьж орсон юмстай баярлалаа. Тэгээ одоо ер нь холбоо байгуулагдаад бидний ах нар, бидний эгч нар шангийн татцсан. Одоо энэ татсан шангаар бид нар үргэлжлүүлж явах хэрэгтэй. Тийм болохоор яг нэг үеийн төлөөллүүд одоо цааш нь бас үргэлжлүүлвэл илүү бас тэ санаа оноо нийлээд ингээ хамтарч ажиллахад илүү бас үр дүнтэй байх болов уу гэж миний зүгээс бодож байна. Тэгээд нийт одоо сонгуульд нэр дэвшиж байгаа найзуудаа бүдэнд нь амжилт хүсье. За миний хувьд бол би түрүүнд бас хэлсэн. Одоо 6 жил шахуу одоо Сүхбаатар дүүргийн одоо дарга хийсэн. Надад бол туршлага байна. Цаашд бол энэ өдөрдох сурвалд ороод үргэлжлүүлээд ажиллах надад бас хүсэл сонирхол байна. Тийм болохоор бас та хүмүүс надад саналаа өгөөрэй. Итгэлээ алдахгүй үргэлжлүүлж ажиллахад бол бэлэн байгаа шүү гэдгийг бас хэлж хэлье. Их хуралтай амар маш сайн идэвхтэй оролцоорой. Бидний цаашдын 5 жилийн 5 жил хийх үйл ажил одоо тий сайн сайхан явах бүх юм одоо энэ их хурал нэр дэвшиж байгаа, удирдах зөвлөлд нэр дэвшиж байгаа хүмүүс байгаа учраас энд оролцож байгаа бүх хүмүүстээ амжилт хүсье. Цаашдын амьдралд нь амжилт хүсье. Ерөнхийдөө асуудлуудаа санаа бодлоо солилцлоо. За тэгээ удирдах зөвлөлийн сонгуул, удирдах зөвлөлд нэр дэвшин, эсвэл удирдах зөвлөлд гэдэг чинь өөрөө эргээд ирэх 5 жилийн бодлогыг тодорхойлох өнгө айс байгаад байгаа учраас энэ сонголт нь өөрөө маш чухал байгаа юм. Энэ сонгуульд яг удирдах зөвлөлд хин ямар хүн гарч байгаа юм бэ гэдэг чинь аюул сонирхолтой чухал байгаад байгаа юм. Тийм учраас яг магадгүй нэр дэвшиж байгаа хүмүүс эсвэл нэр дэвшээгүй хүмүүс ч байсан гэсэн яг ирээд 6 сарын 27-нд яг энэ галтгоонд буцлаад өгөрэй гэж та бүхнээсээ уриалж байна. Яагаад гэвэл ирэх 5 жилийн өнгө айсыг тодорхойлох учраас. За ингээд та бүхэнд амжилт хүсье.